Оросын холбооны улс олон Казахстан, Беларусь, Армени, Кыргызстан улсуудтай хийх худалдааны алдагдал 97% байна. Эдийн засгийн бодит байдал нь ийм байхад засгийн газраас улсын хурлаар худалдааны төр хэлэлцээрийг сойрхон батлуулж, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн 5 улсын зах зээлд 367 нэр төрлийн бараг тарифын давуу эрхтэй гаргах юм. Гэхдээ эдийн засгийн хувьд дотоодын үйлдвэрлэл, стандарт, логистикийн шинжилэл дагалдаагүй бол тарифын хөнгөлөлт боломж биш, эрсдэлж болж болцсошгүй гэж улсын хурлын зарим гишүүд шүүмжиллээ. Улсын хурл өнөөдрийн чуулганаар Евразийн эдийн засгийн холбоотой байгууллага худалдааны төр хэлэлцээрийг сойрхон батлах хуулийн төслийг хилцэх үеэр том зах зээлд гарах боломж гэхээс илүүтэй экспортын бэлтгэлийн эрсдэл илүү тод харагдлаа. Монголын тал 367 нэр төрлийн бүтээгдэхүүнээ 5 улсын зах зээлд татварын хөнгөлөлтөд гаргах эрх авах нь боломж мэт боловч дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний стандарт, логистикийн чадвах сул хэвээр нь гол эрсдлээ гэж улсын хурлын зарим гишүүн дүгнэлээ. Цаг хугацааны хувьд гэдэг нь яг өнөөдөр над дотоодын аж ахуйн нэгжүүд чинь нийт аж ахуйн нэгжүүдийн чинь 70% нь өнөөдөр тийм их экспортыг олон долоо юмны чадвах нь байна уу? Одоо бүгд бараг 70% татварын өрөнд орчихсон, үйл ажиллагаанд доголдчихсон. Одоо тэгээ он гарангууд гаднаас хэмд бараа бүтээгдэхүүн ороод ирэхэд тэр их сайхан өрсөлдөөн олон зүйл чинь экспортоо хийгээд явчих чинь яг амьдрал дээр ямар байна уу? Тараг, зөгийн бал, төмс, янжуур тамхи, савн шампунь, дээрээс нэмээд цемент, хаалга цонх зэрэг барилгын материалын бүтээгдэхүүнүүдээс энэ гаалийн татваргүйгээр хөнгөлөгдөж орж ирэх юм байна. 50% хөнгөлөлттэйгээр бяцлаг, тодорхой квоттойгоор өндөг, улаан буудаа зэрэг дотоодод үйлдвэрлэх боломжтой ийм бараанууд дээр импортын гаалийн татврын хөнгөлөлт үзүүлэх нэ. Энийг үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөхийг яаж тооцсон бэ? Одоо бол Оросын холбооны улс жишээ нь Беларусаас, Казахстанаас цемент аваад тэгэл Европын хэсэгтээ эргэлжээ таавсан Сибирлүү зөөгөөд өнгөрсөн жил цемент хэрэглээ нэлээд өндөр өссөн юм байна л. Тэгэхээр энэ бүс нутагт нь ядаж ойрхон хажууд нь байгаа юм дээр Монголын бүтээгдэхүүнүүдийг оруулах гэдэг ийм зүйлийг тамир байгаа юм. Логистикийн хувьд Оросын холбооны улсаар дамжин тээвэрлэх төвөгшил, хойд хөршийн хил, төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлын хязгаарлалт зэрэг нь экспортыг улам шахна. Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнд бүр чиг шаардлага тавигдах бөгөөд энэ нь экспортыг нэмэгдүүлэхийн сацуу хаах эрсдэлж дагуулах эрсдэлтэй байна. Монголын энэ үндэсний үйлдвэрлэлд томоохон боломж, том зах зээл нэгдэнэ. Бидний мэдээ зориглого бол энэ худалдаанд учирж байгаа тэнцлийг нөхөх аль ашигтай худалдаа руу тэмүүлнэ 3 жилийн хугацаатай. Тэгээд дотоодын зах зээл мөн гадны энэ 3 сая 500 хүнтэй зах зээлээс гадна 300 хүнтэй зах зээлд Монголын бизнес эрхлэгчид маань хэрхэн ажиллах вэ гэдэг энэ бэлтгэл ажлыг хийх ёстой байсан гэж би харж байгаа. Худалдааны төр хэлэлцээр хэрэгжүүл Монгол улс том зах зээлд хөнгөлөлтөд гарах эрх авна. Гэвч экспортын бодит чадахгүйд энэ боломж нь дотоодын үйлдвэрлэлийг шахаж, импортын хараат байдлыг гүнзгийрлж болзошгүй. Тухайлбал үйлдвэрлэлийн хүчин чадал сул, стандарт, лабораторийн тохиргоо хоцрогдсон, логистикийн гарц хязгаарлагдмал, экспортын менежмент, элчин сайдын эдийн засгийн оролцоо сул, импортын өрсөлдөөн дотоодын үйлдвэрлэгчдийг дарж болзошгүй. Энэ хэлэлцээр бол зүгээр нэг тарифын буурал тус Монголын дотоод бүтцийг шинжлэх шаардлагыг хүчтэй сануулсан дохио болж байна.